Урам зоригийн эндрийн сүүлийн итгэгчээр Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Бат Цэцэг сэтгүүл зүйн итгэлцлийн стандарт гардлаа сэдвээр бэлтгэл танилцууллаа. Тэд сэтгүүл зүйн итгэлцлийн санаачлагад нэгдэж тэнцсэн Монголын анхны байгууллага болсон бөгөөд ингэснээр олон нийт найдвартай их сурвалжаас хэрэгтэй мэдээлэл авах боломж бүрдэж байна. Энэ болохоор Монгол улс та бүхэн мэдж байгаа 109-р байранд орсон нөгөө хэвлэлийн эрхчлөөний индексийг гаргадаг байгууллага тийм. Тэгэхээр энэ байгууллагаас одоо энэ олон шкалаар үнэлээд тэр дэлхийд улсуудад хэвлэлийн эрхчлөө яаж унаад байгаа юм бэ? Ямар хүчин зүйл байгаа юм бэ? Яг тэр онцлогоон дээрээ тэгвэл энийг ингэж стандартад оруулах юм бол бидний нэр хүнд сайжирч бид одоо олон нийтэд илүү сайн хүртээмжтэй түгээж мэргэжлийн байж чадах юм а гэдэг үднэс гаргаж ирсэн ийм одоо стандарт байгаа. Энэ дээр орохын тулд одоо ямар шаардлагыг хангацсан байх юм бэ ч юм уу тийм одоо асуудал нь юу вэ гэхээр анхны энэ аппликейшнийг бид нар 3 сарын 4-нд бүгэлсэн байгаа. 130 асуулттай ийм аппликейшн. Тэрэн дээр болохоор бид нар өөрсдийнхөө нөгөө өмнө мөрдөжсэн стандартууд дээр нэмэх нь дотоод үйл ажиллагаагаа одоо ингэж урмалсан бодлогын баримтчгуудыг нэмээд шинээр гаргасан. За тэгээ өөрсдөө үнэлсэн тэр 130 асуултанда хариулаад явуулсны дараа олон улсын хөндлөнгийн байгууллага буюу энэ Австрали төвтэй Deloitte аудитын байгууллагаар дахиж үнэлүүлээд за энэ Монголын баримт шалгах төв бол яг стандартынхаа дагуу зөв явж байгаа юм байна. Ямар стандарт яриад байгаа юм гэхээр тэнцвэртэй, тэгш шударга байна. За мэргэжлийн ур чадвартай алдаа гаргахгүй, ёстой алдаа гаргахгүй одоо бүх юмнууд нь байж байна. Дээрэс нь эзэмшлийн мэдээлэл нь нээлттэй, санхүүжилтийн их үүсвэр нь тодорхой. Гэх мэтчлэн энэ шалгууруудыг хангаж нээлттэй ил дод хэвлэл мэдээллийн байгууллага шүү гэдгээ олон нийтэд зарласан. Дээрэс нь олон нийтийн эрх ашигын төлөөх нийтлийн бодлогоо шингээсэн гэдэг энэ гол чанартай байх нь одоо энэ стандартыг хангах гол үзүүлэлт байгаа. JTI стандарттай болчлаа. Тэгвэл одоо яах вэ? Хайлтын хамгийн ихэнд харагдана. Яагаад тэгэхээр энэ стандартыг хангацсан ийм одоо мэргэжлийн зөв энэ хэвлэл мэдээллийн байгууллагыг аль болохоор олон хүнд тэр бүтээлийг харуулмаар энэ хэвлэл мэдээллийн байгууллагын бүтээгдэхүүнүүдийг аль болохоор олон нийтэд харуулах хэрэгтэй байна. Тэхийн тулд технологи ашиглаж энэ хайлтын хамгийн ихний илэрцэд одоо тухайн утгаар үгээ хайхад хамгийн түрүүнд JTI стандарттай хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээнүүд тэн дээр харагдана гэсэн үг. Одоогийн байдлаар бол зөвхөн Microsoft-ийн браузер дээр ажиллаж байхад одоо хайлтын ихэнд гарч байгаа. Монголын баримт шалгах төвийн хувьд болохоор нөгөө claim review гэдэг өөр хөтөлбөрөөр Google дээр бас ихэндээ гардаг ийм автоматжуулалт хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ нөгөө сошиал орчинд хэвлэлийн мэдээ дарагдаад байна, шуугаан нь хандлт нь ингээд өндөр мэдээллүүд нь алгоритмаар ингээд гараад ийн гэдгийн нөгөө эсрэг талаараа технологийн компаниуд ийм дэмжлэг үзүүлж одоо зөв чанартай мэдээллийг олон хүнд хүрэхийн төлөө технологиор ингэж ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр одоо Монголоос JTI стандартыг хангасан хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайн одоо төсөл хөтөлбөрт хамрагдахаар Монголд ийм юм хиймээр байна. Хэвлэлийн салбараа ингэж сайжруулмаар байна. Гэх мэтчлэн төсөл өргөдлөө өгсөн байхад JTI стандарттай ах юм бол нэлээд одоо найдлага хүлээж авахар ийм одоо давуу талтай байгаад байгаа юм.